За манай хүүхдүүд семинар сонсох бэлтгэлээ хийсэн үү? Өнөөдрийнхөө үгийг сайн сонсох уу? За өнөөдөр семинар дээр өнөөдрийн семинар маань их чухал семинар руу орж байгаа. Тэгэхээр манай хүүхдүүд өөр юм бодохгүй сонсон шүү дээ. Та нар энэ дээр гараа зогсох юм бол та нарын царайнаас юу бодож байгааг нь бараг л уншиж болдог. Энэ семинараа сонсохгүй дотор нь өөр юм бодогдоод байгаа юм байна да гэд эндээс харагддаг байхгүй юу? Тэгэхээр өнөөдөр хэрэг тийм хүүхэд гаргах юм бол босгод зогсоод ч болтугай үгийн сайн сонсуулахгүй болохгүй. Яагаад гэвэл өнөөдрийн үг их чухал үг байхгүй юу? За хамтдаа залбираад тэгээд семинараа эхлүүлцгээе. Тэнгэр газар төмөн бодисыг бүтээж амьд оршдог бурхан тандан залбирч байна. Энэ удаа багангийн семинарыг хийхээр энэ цаг хугацааг зөвшөөрж өгсөн бурхан танд үнэхээр их талархаж байна. Энд үгийг сонсож байгаа бүхий л хүүхдүүдтэй бурхантай хамт байгаад зүрх сэтгэлийг нээгээд энэ үгийг ойлгуулж өгөөч гэж танаас хичээнгүйлэн гуйж байна. Манай багангийн сурагч нар маань багаасаа бурхан таныг мэдээд мөн аврагдсан бат итгэл дотор амьдарч чадхад та туслаарай. Энэ удаагийн семинараар дамжуулан энд үгийг сонсож байгаа бүхий л хүүхдүүд маань бүгдээрээ баттай аврагдаж бурхан таны хайрыг ухаарахт нь ариун сүнстэй тусалж өгнө. Өнөөдрийн энэ үгийг жигсэн хүүхдүүдийн маань зүрх сэтгэл дотор ариун сүнстэй ойлгуулж ухааруулж өгөөч гэж танаас хичээнгүйлэн гуйж байна. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. За энэ Библи маань Бурхны бидэнд өгсөн ном баггүй юу? Тэгээд энэ Библийн бичигдсэн хэлбэр нь дандаа хүн Бурханд итгэж болохоор бичигдсэн байна. Тэгэхээр энэ Библиэлд өнгөрсөн түүхийг бичээд ч зогсохгүй, ирээдүйд болох юмсыг хүртэл энэ Библиэлд бичсэн байдаг байхгүй юу? Яагаад гэвэл юм болохоос нь өмнө бичих юм бол тэр чинь мэдэхгүй л бол бичих боломжгүй үстэй. Тэгэхээр Бурхан бүх зүйлийг мэддэг гэдгээ энэ Библиэлд бичээд өгсөн байна. Тэгээ тэрийг нь хараад бид нарыг итгэхээсэ гэж Бурхан хүсдэг. За энэ ишлэлийг бүгдээр хамт уншийе. Болох үед нь та нарыг итгүүлэхийн тулд болохоос нь өмнө би одоо та нарт хэлж байна. Иохан 14:29. Тэгэхээр Бурхан бид нарыг итгэхээсэ гэсэндээ энэ болох юмсыг бүр болохоос нь өмнө Библиэлд биччихсэн гэж. Тэгвэл тийм зүйлсийг сураад үзэхлээр бид нар бүр илүү Бурханд итгэдэг болно гэсэн. Шавнар нь Есүсээс нэг удаа асуусан байдаг. Үеийн төгсгөл нэг ёсондоо Есүс энэ газар дээр ирээд энэ ертөнцийн түүх төгсөх нь болоод ирэх юм бол юу болох юм болоо гэд Шавнар нь Есүсээс асуусан байна. Энэ ишлэлийг хамт уншийе. Түүнийг чидүүн ууланд сууж байхад Шавнар түүн дээр хувьцлан очиж энэ нь хизээ болох вэ? Таны залрал болон үеийн төгсгөлийн тэмдэг юу байх вэ? Бидэнд хэлээч гэсэн Матай 24:3. Тэгэхээр Шавнар нь хурж ирээд Есүсээс асуусан байна. Энэ дэлхийн түүх дуусах нь болоод ирэхээр юу тохиолдох юм бэ? Бид нар тэр үеийг яаж мэдэх вэ гэж Шавнар нь Есүсээс асуусан байна. Бид нар жигсэн мэдэх хэрэгтэй агуулга байхгүй юу? Тэгсэн чинь Есүс эзэн хамгийн түрүүнд энэ үгийг хэлж өгсөн. Өнөөдөр эхлээд энийг сургаж байгаа юм. Хамт уншийе. Одоо инжирийн модноос сургамж ав. Инжирийн модны мөчөөр хэдийн зөөлөрч навцаа дэлгэхэд 100 ойрцсныг та нар мэддэг. Матай 24:32. За энэ үгэн дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр инжир модноос та нар нэг сургамж аваад хараа гэж. Та нар инжир мод гэж мэдэх үү? Харж ирсэн юм уу? Харж байгаагүй ч сонсоод мэддэг гэсэн үг юм уу? За энэ инжир мод гэдэг нь Израильд ургадаг мод байхгүй юу? Тэгээд Израилийг бэлэгддэг тийм мод байна. Инжир модоор Израиль улсыг илэрхийлж байгаа байхгүй юу? Тэгтэл энэ инжир мод их онцлогтой. Үхчихсэн юм шиг байж байгаад гинт навц нь гарч ирснээр гинт жимс нь ургаа гараад ирдэг. Цэцэг нь гарч ирэхээс өмнө тийм онцлогтой мод байхгүй юу? Тэгэхээр энэ модоор хэнийг илэрхийлж байгаа вэ гэхээр Израилийг илэрхийлж. Энэ хардаа
хатжигсан байж байгаа. Энэ мод үхсэн байх та гэж бодож исэн чинь гинт навч нь ургасна, араас нь гинт жимс нь ургацдаг байхгүй юу? Тэгвэл энэ үйл явдлаар юу илэрхийлж байгаа вэ гэхээр Израиль 1900 жилийн турш энэ хатсан мод шиг байжгаад гинт навч нь ургаад, гинт жимс нь ургаад гарч ирж байгаатай адилхан Израиль гэдэг улс маш хүчрхэг улс болоод сэргэн гэж Есүс хэлсэн байхгүй юу? За тэгвэл энэ инжир мод гэж хэнийг хэлж гин гэж байна? Израиль. Тэгэхээр Израиль одоо ингээд дахин сэргээд хүчтэй болцсон байгаа нь Есүсийн хилээд байгаа нөгөө төгсгөлийн үе болчихсон гэсэн үг байхгүй юу? Энэ түүх нь төгсгөлдөө ирсэн гэсэн үг. Хойштоо бидэнд амьдрах хугацаа тийм их биш байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгингээ Есүс эннийхэн ард талд нь маш олон шинж тэмдгүүдийн талаар хэлж өгсөн байна. За ямар шинж тэмдэг хэлж өгсөн бэ гэхээр Израиль ихний ээлжинд дахин сэргэнэ гэсэн. Хоёр дахь нь юу вэ гэхээр хуурамч Христүүд гарч ирнэ гэж хэлсэн байхгүй юу? Энэ төгсгөл нь болоод ирэхээр энэ ертөнцид хуурамч хүмүүс олон гарч ирнэ гинэ. Дээрэс нь дайн болон дайны сураг чимээг сонсно гинэ. Энэ тэмдгүүд дандаа дайн болно шүү гэж хэлж өгсөн байхгүй юу? Дээрэс нь байгалийн гамшиг, газар хөдлөлт, янз бүрийн тахал өвчнгүүд ихсэх болно гэж хэлсэн байд. Тавд нь дэлхий хувцас адил хуучирнаа. Зургаат нь хүмүүсийн хайр хөрнөө. Долоо нь энэ сайн мэдээ дэлхий даяар бүх газар тунхаглагдах юм бол тэгээд төгсгөл ирнэ гэсэн байна. Тэгвэл эхнийх нь юу ах нь? Израиль дахин сэрэг. Өчигдөр би Израиль дахин сэргсэн талаар харуулж өгсөн шүү дээ. Дахин сэргсэн билүү сэргээгүй лөө? Одоо хүчрхэг улс болсон уу болоогүй юу? Болсон. Яг Библийн үгийн дагуу болцсон учраас Есүсийн хэлээд байгаа төгсгөлийн үе нь одоо юм байна гэдгийг мэдж байна. Хоёрт нь хуурамч Христүүд гэж байгаа юм. Хуурамч хүмүүс олноор гарч ирнэ гэсэн. Өөрийгөө бурхан гэж нэрлэдэг ийм хүмүүс маш олноор гарч ирээд хүмүүсийг өргөтөж төөрөлдүүлнэ гэсэн. Одоо ч гэсэн ийм хүмүүс их байгаа шүү дээ. Та нар Библийг сайн мэдэхгүй явж явах юм бол ийм хүмүүст хуурт шүү дээ. Тэг буруу тийшээ явдаг. Том хүмүүсийн дотор хүртэл Библийг уншихгүй байж байгаа нь ийм хүмүүст өргөтүүлээд явж байгаа хүмүүс хүртэл байгаа. Ийм хүмүүс бүр маш олон. Дараа нь энэ хүн хүнийг хуурчаад уучлаарай гэж зогсож идэг. Аль хэдийн хуурдсан хүмүүс яах юм бэ энэ чинь? Ийм хүмүүс байдаг. Өөрийгөө бурхан гээл. Дахин ирсэн Есүс гээл. Ийм хүмүүс та нар хууртаж болохгүй штэ. Та нар Библийг сайн мэдэхгүй бол ийм хүмүүст хууртаж шүү. Одоо бүр маш олон гарч ирж байгаа. Тэрний дараа гуравт нь дайн болон дайны сураг чимээ гэсэн. Энэ тэмдгүү дайн болно гэсэн байхгүй юу? Энэ дээрээс харах юм бол энэ хардаа. Та нар одоо Орос, Украин хоёр дайдаж байгааг мэдж байгаа юу? Хэдэн жил болсон дайтаад? Одоо 4 дахь жил рүүгээ орж штэ, тийм үү? Яа. Дайн тулаангүй өдөр гэж дэлхийд байхгүй гинэ. Байнга л дайтдаг. Тэгээд дайн болохоор юу болдог гэж бодож байна? Тэнд өлсгөлэн, үхэл, маш олон хэцүү зовлонгууд тохиолддог байхгүй юу? Та нар бол одоо энд тийм юм мэдэхгүй их л гоё л байна л та. Дайн болж байгаа газрын хүмүүс ямар гэж бодож байна? Ээж аваасаа хагцдаг, маш хэцүү байдаг штэ. Гэтэл төгсгөл нь болоод ирэхээр ийм зүйлсүүд маш олон болно гэсэн. Тэрний дараа байгалийн гамшиг, газар хөдлөлт, тахал гээд иймэрхүү зүйлүүд нэмэгдэнэ гэсэн. Өлсгөлэн. Хардаа өлсөж өгч байгаа хүмүүс маш олон байгаа штэ. Та нар хоолоо хаяад байгаа юм биш үү? Энэ газарт 7 секунд нэг хүн өсөж өгч байгаа гинэ. За 7 тоолдоо 3 1 2 3 4 5 6 7 нэг хүн өгсөн. 7 секундэд юунаас болж нэг хүн өгч ийн гинөө? Хоол идэж чадахгүй болоод нэг хүн өгч ийн гэж шин. Ингээд бүр тэнхийг болчдөг. Ингээд бүр ийм болчдөг байхгүй. Та нар хоолоо хаяад үзээрэй. Тэгвэл ийм зүйл ихснэ гэд Библиэлд хэлсэн байсан чинь одоо бүр маш хурцтмал асуудал болж байгаа. Дээрэс нь газар хөдлөлт. Энэ хардаа 2021 оноос хойш гинт Монгол улсад байна штэ. Газар хөдлөлтөд хогцсон ихсэн. Газар хөдлөл юу болдог гэж бодож байна. Барилга байшин нураад аимшигтай гамшиг тохиолдсон штэ. Гэтэл энэ дэлхийд даяар 20 дугаар зуун гарснаас хойш эрс ихсэн. Аимшигтай хэмжээгээр ихсэн. Дээрэс нь халдвар төвчин гарнаа гэсэн. Та нарыг коронавирус гэж дуусна уу? Энэ дотор корона туссан хүүхдүүд байна уу? Байгаа мó?
Энэ дэлхийд даяар аимшигтай вирус байсан шүү дээ. Гэрээсээ ч гарч чадаагүй үздэй нэг хэсэг. Та нар бүр сургуультай ч явж чадаагүй үздэй. Ийм өвчнүүд хооштой улам бүр ихсэн гинэ. Яана. Дараа нь юу гэсэн бэлээ? Дэлхий хувцас адил хуучирна гэж хэлсэн шүү. За энэ ишлэлийг хамт уншийе да. 3 Бас эзэн минь та ихэнд дэлхийг суурлуулсан тэнгэрсч мутрын тань бүтээл билээ. Тэд мөхөх боловч та үлдэн. Тэд бүгд хувцас адил илэгдэн. Еврей 1:10-11. Нэг хувцсыг удаан өмсөд ивэл яадаг үлээ? Хуучраад, илэгдээ, цоороод тийм болчдөг үстэй. Дахиж өмсөх боломжгүй. Тэгвэл Бурхны бүтээсэн бидний амьдарч байгаа энэ дэлхий хувцс шиг хуучрна гинэ. Янз бүрийн байгалийн гамшиг тохиолдоод энэ дэлхий сүүлдээ бүр хүн амьдрахад хэцүү дэлхий болно гэсэн үг байхгүй юу? Тэгсэн чинь одоо ийм гамшиг зөндөө тохиолдож байгаа. Халуун газар нь маш халуун. Тэгээ бороо орохгүй. Бороо орохгүй бол юу болох вэ? Хатаад, ган, гачиг болоод бөө юм болно үстэй. Дээрээс нь зарим газар нь бороо маш их ордог. Тэгээ үер буучдаг. Дээрээс нь энэ дэлхий янз бүрийн хортой хий ялгаруулснаас болоод энэ агаарын бохирдолж гисэн их баг. Одоо бид нар ямар байгаа вэ? Гадаа гарах юм бол утаатай байгаа шүү дээ, тий. Энэ утаа чи ингээд дэлхийг бүр муутгаад идэг бахна шүү дээ. Тэрнээс болоод янз бүрийн ийм байгалийн гамшиг, ган гачиг, дээрээс нь хүчтэй шуурга, салхи, за тэгэл мүс хайлал, энэ тэнд гал төмөр гараал ингэдэг бахна шүү дээ. Энэ дэлхий ингээ хувцас адил хуучирж байгаа гэсэн. Хүн амьдрахад таатай дэлхий болохгүй гэсэн. Тэгээд энэ дэлхийн өвөө маань бүр сүлдээ ядарсан байна. Бүр хөгшрөөд за би одоо та нарыг амьдруулж чадахгүй шүү гэж юм. Яагаад? Бурхан ийм болно шүү гэж хэлж гисэн байхгүй. Хамгийн сүлд нь 6-ад нь юу гэхээр хүмүүсийн хайр хүрнэ гэсэн байгаа. Дэлхийн төгсгөл нь болоод ирэхээр Есүс ирэх нь ойртод ирэхлээр хүмүүс бүр хайр нь хөрөөд Бурханаас холдсон болохоор хайр нь хөрж байгаа байхгүй. Тийм учраас муухай зүйлхийн нэгээ шоовдөрлөн харанхуугаар явна. Тэгээд бүр хүүхдүүдийн гэмт хэрэг сүүлийн үед маш их өсөж байгаа. Хүүхдүүд байх ч нь үү? Хүүхдүүдийн гэмт хэрэг маш их өсөж байгаа. Тэгээ би бодоод байгаа энэ хүүхдүүд юунаас болж ингээ хайр нь хөрөөд хүүхдүүдийн муухай айстай болоод байгаа юм болоо. Ер нь бодоод ахлаар энэ л байхгүй юу? Та нар уцтай юу? Уцтай. Зарим нь уцгүй, зарим нь уцтай. Тэгээ ээж аваахаа уцыг авч юм үздэг үү? Үздэг штэ та нар. Үгүй гэж худлаа яар. Ийм юмнаас болоо муухай айстай болд. Үзүүлэхгүй гэхээр орилоод, уурлаад. Тэгээд нууцаар муухай юм бас үздэг. Хамгийн сүүлд нь сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдана гэсэн чинь энэ Библи байна штэ. Одоо 3600-аас дээш хил дээр орчуулагдаад дэлхийд даяар энэ Библийг мэддэг болсон гэсэн. Есүсийн талаар, Библийн талаар мэддэггүй хүн дэлхийд байгаа болов? Яг ганц нэг газар байж болох ч гэсэн байна штэ. Бүх төвд, бүх газар энэ сайн мэдээ тунхаглагдчихад байна. Та нар Монголд ч гэсэн ардаа 21 аймагт манай чуулган байгаа. Одоо Баян үлгийд сайн мэдээ тарааж байгаа. Чуулган болоогүй ч гэсэн Баян үлгийд ойрхон очиод энэ семинарыг хийж байгаа. Удахгүй чуулгантай болох бах. Тэгвэл Монголын 21 аймаг гэсэн тэр жигтэй яаж юм? Энэ сайн мэдээг мэддэг болж шít. Яг хөдөө байгаа хүмүүсийн зарим нэг нь одоохондоо дуулаагүй байж болох ч тун удахгүй байна шít. Энэ Библийг мэддэг хүмүүс очиод тэр хүмүүс тунхаглагдчихна. Тэгэх юм бол төгсгөл ирнэ гинэ. Улаанбаатар хотод гисэн хамгийн их байдаг газар нь юу гэж? Христийн сүмж болгон бахна шít. Улаанбаатар хотод гисэн энэ сайн мэдээг тарааж. За тэгэх юм бол энэ хаанчлалын сайн мэдээ тунхаглагдаад бүх газарт гэрчлэгдэж юм бол тэр үед төгсгөл ирнэ гэдэг байгаа нь. Есүс эзэн агаар мандалд хурж ирээд аврагдсан хүмүүсийг дээшээ авч явах байхгүй юу? Тэгвэл тэр нь бидний амьдарч байгаа үед бий болоод байна гэсэн. Тэгвэл бид нэр түүхийн төгсгөл хэсэгт нь амьдарч байгаа үстэй. Тэгвэл та нар эндээс бодоод үстэй. Өчигдөр Израилийн түүхийн талаар сурсан шүү дээ. Израильчууд Есүс Христэд итгээгүй улмаас өөрсөд дээр маш их шийтгэл хараалыг авсан биз? Хүний хийж болох гим нүглийн хамгийн том гим нүгэл нь юу гэсэн? Есүст итгэхгүй байх гим нүгэл аимшигтэй том гэсэн байхгүй юу? За та нар
Бурханд итгэдэггүй юу? Итгэдэг үү? Тэгвэл өнөөдөр хэдүүлээ Библиэр дамжуулан хооштой тэгвэл бид нарт юу тохиолдох юм бэ? Магадгүй Есүс агаар мандалд ирлээ гэж бодоход бид нар хайчих юм бэ? Ер нь би Бурханы өмнө ямар хүн бэ гэдэг талаар үлдсэн цагтаа сурах гэж байгаа юм. За сайн сонсоорой. Энэ ишлэлийг бүгдээр хамт уншийе. 3 хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Еврэ 9:27. За энэ дотор үхэхгүй хүүхэд байна уу? Би үхэхгүй мөнх амьдрна гэж боддог хүүхэд байна уу энэ дотор? Хараа. Энэ дээр хэлсэн шиг хүн ганц удаа бүгдээр үхдэг байх нь шүү дээ. Тэгвэл энэ Еврэ 9:27 дугаар ишлэлдэр тэрний дараа нь юу болдгийг хэлж өгсөн байна. За үхсний дараа бид нарт юу товлогдсон байдаг гинөө? Юу товлогдсон байдаг гэж? Хараа шүүгдэхээр товлогдсон шиг гэдэг нь үхсний дараа бид нар яадаг бах нь? Бурханы өмнө очиод жинхнээс шүүгддэг байх нь ш. Та нар одоо харахгүй, мэдэхгүй байгаа учраас энэний талаар сайн бодохгүй байх шиг байна. Хараа. Бид нар үхэх юм бол Бурхан дээр очиод энэ газар дээр яаж амьдрснараа шүүгддэг байна. Магадгүй тэр үед шүүгдэх үед та нар Бурханы өмнө гэмгүй гэж хэлж чадах хүн байгаа болов? Би Бурханы өмнө нэг ч гэм хийгээгүй ирсэн гэж хэлж чадах хүн байна уу? Та нар ер нь хэр их гэм хийдэг болоо? Хараа. Адам Ева хоёрын түүхийг сурах үед Адам Ева хоёр Бурханы идэж болохгүй гэсэн модны жимснээс идчихдэг штэ. Ямар мод байсан бilé? Яг зөв. Сайн мууг мэдүүлэгч модны жимснээс идснээс болоод Адам Ева хоёр гим нүгэлтэн болсон байхгүй. Нэгсэндээ Бурханы болохгүй гэсэн зүйлийг хийж гисэн учраас гимтэн болж байгаа. Тэгвэл тэр Адамын хийсэн гим нүглээс болоод энэ ертөнцид гим нүгэл гэдэг зүйл орж ирсэн байна. Хэдүүлээ энэ ишлэлийг хамт уншийе. Нэг хүнээр ертөнцид нүглээр үхэл нь орж ирсэн байхад бүгд нүгэл үлдснээр үхэл нь бүх хүнд иржээ. Энэ нэг хүнээр ертөнцид нүгэл ирсэн гэдэг нь энэ нэг хүн гэж хэнийг хэлж байна? Яг зөв. Адам гэдэг нэг хүнээс болоод энэ ертөнцид гим нүгэл орж ирсэн байх нь шүү дээ. Тэгээд гим нүглээс болоод хүн бүхэнд үхэл гэдэг зүйл товлогдсон байна. Тэгэхээр гим гэдэг зүйл аимшигтай байгаа биз? За би яагаад энийг хэлсэн бэ гэхээр Адам чинь бидний өвөг эцэг үздэ. Тэгвэл Адамын дотор доор төрж байгаа бүх хүн юутай болчихж ийн вэ гэхээр Адам өөрөө гимтэй учраас бид нар жигсэн гимтэй болж төрөөд байгаа байхгүй юу? Бид нар бүр төрхөөсөө тэр Адам гэдэг хүнээс авсан гимт чанар байдаг бахна. Та нарын дотор ер нь тийм гимт чанар байгаа болов? Байхгүй болов? Та нар тэрийг хүлээн зөвшөөрж гин үү? Зөвшөөрөхгүй байна уу? Хараа. Энэ ишлэлийг хамт уншийе. 3 Буруутууд ихийнхээ хөвлийнээс эхлэн алдуурсан байдаг. Төрлөхөөсөө төөрөлдсөн тэд худал ярина. Дуулал 58:3. Тэгэлээ энэ хүмүүс бүр төрхөөсөө гим нүгэлтэй худал ярихаар тийм гимт чанартай төрдөг гинэ. Та нар тэрийг ер нь мэдчихсэн болов? Одоо энд нэг нөхөр, хоёр нөхөр байна шүү дээ. Уг нь бол гарт нь юу байна? Өөрийнх нь гарт нь адилхан талах байна уу? Бага гэрнээ хиний талхнаас идээд байгаа юм? Хажууд байгаа одоо ахын ч юм уу, найз нь ч юм уу, бүү минь ямар ч тэрний талхнаас идээд нь шүү дээ. Энэ ямар сэтгэл вэ? Өөрт нь байгаа үздэ. Өөрийнхөө идэж болно үздэ. Гэтэл яагаад вэ? Хажуудлыгаа гацах гэдэг шүү дээ. Энэ нөхөр ийм жоох одоо ярьж мэдэхгүй байхад чинь дотор нь ийм зүйл байгаад байгаа байхгүй юу? Тэгвэл бидний дотор ч гэсэн байна уу гэсэн. Тэр нь Адамаас өвлөгдөөд ирсэн болохоор бидний дотор ч гэсэн байдаг байна шүү дээ. Бид нар хинээс гарсан бай гэхлээр Адам гэдэг хүнээс дамжиж гарсаар байгаад бид нар төрсөн байхгүй юу? Би хинээс төрсөн бilé? Ээжээсээ. Ааваасаа үрийг аваад ээжээрээ төрсөн. Аав маань хинээс үрийг авсан бол өвөөгөөс. Өвөө маань хинээс үрийг авсан? Элэнц маань хинээс үрийг авсан? Хуланц маань хинээс үрийг авсан? Шууд Адам биш л дээ энэ. Хуланцын дээр юу байж болох вэ? Мэдхгүй юу?
За хуланцсан юм ээ. За юу. Тэгэж болох юм. Ямар ч юм юу гэсэн үг вэ гэхээр энэ үр Адамаас эхэлж явсаар байгаа одоо хиний дотор ч байна гэсэн үг үү? Та нарын одоо хардаа өнөөдөр үгийг сонсохдоо миний дотор дандаа л би миний гэж хэлээрэ. Ойлгосноо? За хардаа энэ нэг зургийг харуулъя. Энэ хэнийг дуурайгаад байна? Аавыгаа дуурайгаад урдталд нь ингээ нуруугаа ачицсан явж исэн чи өөрөө ч мэдэхгүй нөгөө жоохон хүүхд чинь нуруугаа ачицсан явж шít. Аавыгаа дуурайгаад байгаас яг үүнтэй адилхан бидний дотор Адамыг дуурайсан гэмт чанар оршиж идэг байна. Энэ гэмт чанар. Гэмт чанар. Дардаа. Энэ юуны мод вэ? Энэ юуны мод вэ? Инжир юу? За, өөр юуны мод байж болох вэ? Жимсний мод. За, жимсний л мод л доо. Ямар жимсний мод вэ? Сайн мууг мэднүүлэгч модны жимсээ. За, өөр. За, хардаа та нар хичнээн тэгж хэлсэн ч байж тээ. Энэ ямар үр жимс гарч байгааг нь харахгүй бол та нар баттай мэдэх боломжтой юу? За, тэгвэл би ингээл да. Ийм жимс урагчлаа. Юуны мод вэ? Жүрж. Бас өөр мандарин гэдэг үздэй. Жүржний мод байна шүү дээ. Яагаад? Янган жүржний мод? Жүрж ургацсан учраас. Хажуу талынх нь юуны мод вэ? Нэгэнд нь их жүрж ургацсан байна шүү дээ. Юуны мод вэ? Жүржний мод. Нөгөө талд нь 3 ширхэг жүрж ургацсан байна шүү дээ. Юуны мод вэ? Жүржний мод. Тэгвэл модыг юугаар нь таньдаг бах нь? Үр жимсээр нь. За энэ юуны мод вэ? Тэгэхээр жимсийг харж ижил тань нэждэ. Жимсийг харж иж. Яа, алюминий мод байна шүү дээ. Нөгөө талынх нь юуных вэ? Алюминий мод. За би багш нь яагаад энийг хэлж өгч ийм нэхлээр. За одоо сайн сонсоорой. Хамгийн чухал хэсэг нь энэ мод чухал биш, мод чухал биш. Энэгээр юу хэлэх гээд байна нэхлээр. Модыг юугаар нь таньдаг бах нь? Ургаж байгаа жимсээр нь тарьдаг бах нь шүү дээ. За тэгвэл өөрсдийгөө энэ мод гэж бодъё. Тэгвэл би сайн мод уу? Муу мод уу гэдгийг юугаар мэдэж болох вэ гэхлээр надаас гаргаж байгаа тэр үр жимс буюу үйлдэлээр дамжуулаад өөрийгөө мэдэж болно гэсэн. Энэ ишлэлийг хамт уншийе. 3А. Та нар тэднийг үр жимсээр нь танина. Матай 7-гийн 20 дээр тэгж хэлсэн байхгүй. Та нар тэднийг юугаар нь таних нь вэ? Үр жимсээр нь. Тэгсэн чинь энэ дээрээс харах юм бол энд бий бай. Надаас гарч байгаа үр жимсүүд байна. Залхуу, гайхуулдаг, үүмүүлдэг, зүрүүд, өгөнд ордоггүй, муудалцдаг, шуналтай, ялгаж харцдаг. За энэ ямар үр жимс гараад байна? Гим гэдэг үр жимс гараад байгаа биз? Муу үр жимс гараад байгаа биз? Тэгвэл энэ сайн мод уу, муу мод уу? Муу мод байх нь шүү дээ. Тэгвэл энэ мод хэн бэ? Ганцхан Адам юм уу? Та нарын дотор ийм юм байхгүй юу? Үшээ эн чинь байлгүй яадаг юм бэ? Библиэлд бүр ингэ хэлсэн. 3А. Учир нь хүмүүний зүрхний санаархал бүр багасаал ёрын муу байдаг. Эхлэл 8:21. Хүний энэ зүрхний санаархал бүр багасаал муу байдаг гэж байгаа. Та нар багынхаа явдлыг санаж гинөө? 3 настайгаагаа санаж гинөө? Та нар хардаа бүр санахгүй байхдаа ийм юм хийж исэн гэдэг хаад. Энэ нөхрийг хар л да. Юу хийж ийн? Эн чинь бүр хардаа амандаа зууц, баруун гартаа барьц, зүүн гартаа барьц, хөлөөрөө дарц. Энэ юу вэ? Та нар жигсэн тэгжсэн гэдэг хаад. Та нар санахгүй байгаа биз? Би одоо тэгжсэн бахтайгээс санахгүй байгаа биз? Та нар жигсэн яг ингэж ийсэн. Барахгүй байж ингэдэг. Барахгүй шүү дээ, барахгүй. Барахгүй хэрнээ. Та нар санахгүй байгаа биз? Багада яг ингэж ийсэн. Яагаад ийм байгаад вэ? Гимтэй учраас. Гими мод учраас тэгээд байна. Та нарын дотор ийм гимт чанар байгаа учраас тэгээд. Тоглоомоо булаацалтчихдээ. Гэхдээ чи өөрт нь олон тоглоом байгаа байхгүй юу? Нэгийг өгч болно шүү дээ. Эсвэл хуваалцаа тоглож болно шүү дээ. Тэгтэл яадаг вүлээ? Өгөхгүй гээл зүтгээд идэв. Дээрээс нь өөрт нь гоё юм олдохоор хувааж идэж бас болно шүү дээ.
Тэгтэл хуваахгүй. Яагаад ийм сэтгэлүүд биднээс төрөн гараад байна? Та нарт гимт чанар байгаа учраас. Та нар модоор зүйрлүүл гими мод учраас тэгээд ахна шүү. 5 хуушурыг бүр заавал авч явна гинэ. Бүр авч явахгүй бол санаа нь амрахгүй гэж шүү дээ. Бүр амандаа зуугаад, нэг гартаа бариад, хоёр гартаа бариад бүр та нар жигсэн ийм байсан гинэ хань. Яагаад гэвэл хүмүүсийн зүрх бүр багасаа л ямар байдаг гинөө? Ёрын муу байдаг. Муу зүйлийг хийх гэдэг. За сайн сонсоорой. Энэ уг нь инех зүйл биш шүү дээ. Төгсгөлд очих юм бол та нар барыг айх бах. Өнөөдөр их чухал зүйлийг сурж байгаа. Та нарын дотор ямар муу муухай зүйл байдгийг та нар мэдэж авах хэрэгтэй. Ийм зүйл та нарын дотор байдаг. Энэ нөхөр юу хийж? Энэ чээж болохгүй юу? Болохгүй мэдсэн ирнэ тэгээд байгаа байхгүй юу? Энэ ардаа. Ууртай. Жоох юугаа ч мэдэхгүй жижиг ууртай. Тэгээ хоорондоо муудалцдаг. Яагаад ингэж вэ? Бид нарын дотор гимт чанар байдаг учраас тэгээд. Энэ гим сайн зүйл үү, муу зүйл үү? Тэгвэл энэ чигээрээ бурхан дээр явж очиж шүүгдэн гэвэл гоё байх болов, муухай байх болов? Та нар бурханы өмнө очиод инээж чадах болов, чадахгүй болов? Цэг суугаарай. Бурханы өмнө очиод та нар одоогийнх шиг инээж чадахгүй шүү дээ. Энэ гим гэдэг зүйл бурхан үнэхээр дургу. Тэгвэл энэ их гим нүгэл хаанаас гарч ирээд байна вэ гэхээр энэ ишлэлийг бүгдээрээ хамт уншийе. 3 Учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс л муухай бодол, садарлал, хулгай, аллаг, завхаарал, шунхаарал, балмад байдал, залмих, тачаангуй хүсэл, атаархал, гүтгэлэг, бардамнал, мунхаглал гардаг. Марк 7-гийн 21-ээс 22. Тэгвэл энэ их муухай зүйлсүүд хаанаас гарч ирдэг гинөө? Энэ зүрхнээс гарч ирдэг гэж шүү дээ. Хүний дотор талаас нь гарч ирдэг гэж байна. Та нарт ийм зүрх байгаа болов уу, байхгүй болов? Сургаалт үгсдэр харсан чинь ийм байна. Зүргүй сайхан ярьсан ч түүнд бүү итэг. Гой зүйлийг ярьж исэн ч битгий идэхээ. Яаж байгаа гэсэн чинь зүрхэнд нь 7 жигшүүрт зүйл байдаг гинэ. Хүний зүрхэн дотор бурхныг харахад бүр жигшмээр 7 зүйл байдаг гинэ. Тэр нь юу вэ гэхээр тэрийг амьдтаар харуулцныг нь багш нь харуулж өгье. Ийм 7 төрлийн амьтын шиг бурганыг харахад бүр жигшмээр, бүр ой готмаар, бүр бөөлжиж хаямаар муухай зүйл хүмүүсийн зүрх сэтгэл дотор нь байдаг гинэ. Эхнийх нь тогос шиг сэтгэл, гайхуулдаг, бардам, сагсуу, онгороо сэтгэлийг илэрхийлж байгаа байхгүй энэ тогос гэдэг амтнаа. Нэг гоё юмтай болчвол гайхуулаад яваад идэх. Тэг бардам, би их мондөг штэ. Би том штэ. Бурхныг харахад бүр жигшмээр ой гутмаар сэтгэл байдаг гинэ. Тэг онгороо. Нэг юм гайгүй хийчихэрэл зүгээр онгороо л зүг. Юу гоё хийсэн гэж онгороод байгаа юм бүү. Тэгээ сагсуу. Нэг сагсуу зан хөдөлгөөрөө бүр твчиж барихаа болдог. Энэ тогос гэдэг амтны хүн үрээд ирэхлээр л зөв зүгээр хүмүүс байхгүй үед бол зөв зүгээр байж байгаа. Хүн үрээд ирэхлээр л зүгээр сүулээд ивэл би гоё штэ гэж гайхуулдаг. Энэ гайхуулснаас болоод хин нэгний сэтгэл муухай байдаг байхгүй юу? Энэ сэтгэлийг бурхан үнэхээр их чигшдэг. Хоёр дахь нь ямаа шиг сэтгэл. Энэ ямаа юуг илэрхийлдэг гэж юм? Зүрүүд завхаа сэтгэлийг илэрхийлдэг гэж. Ямаа та нар тууж үзсэн үү? Ямаа хөтөлж явж үзсэн үү? Ямаа та нарын хөдөлж байгаа зүг рүү хизээч явахгүй. Зүрүүд. Бүр яагаад ч тийшээ явахгүй. Би бүр ямаа хариулж байгаад бүр гайхсан гэдэг хаа. Тэр үед бурхныг мэдээгүй. Нэг өдөр бороо ороод бүр шуураад тэгсэн хон мал маань нөгөө шуурганд туугдаад явчихгүй. Тэгээ би морь унаад араас нь хөөгөл оцсон. Арай ядан нэг юм очиод хоноо хариулаад бүгднгийн дуугаад ирсэн чи хараад ирсэн чи ямаа байдгүй. Уул манайх овоо ямаатай байхгүй. Энэ ямаа найзчүүгээд хоноо тууд явчирч хашчаад ямааныхаа хойноос явсан. Бодоод ахны энэ нөхдүүд салхинд уруудаагүй юм шиг байна гэж бодоо. Салхи сөрөө салхины эсрэг явсан чинь нээр салхи сөрөө явж байгаа юм чинь. Яагаад гэсэн чинь
ямаа руу ингээ салхилаад байсан чи өөрийн ингээ түлхээд байгаа байхгүй юу? Толгойг ингээ салхи түлхэх нь үстэй. Тэнгүүд ямаа зөрүүд юм чи яаж юм? Чи яагаад намайг түрээд байгаа ингээд салхины өөдөөс явж байгаа юм чинь. Тийм зөрүүд. За тэгвэл та нарын дотор ч гэсэн тийм зөрүүд зам байдаг үз? Энэ вэ штэ. Бурхныг харахад бүр жигшмээр зүйл байдаг. Аимшигтай муухай. Дараагийнх нь гахаа шиг сэтгэл. Гахаа ямар гэж? Шунлыг илэрхийлдэг. Цадчаад ах чинь дахиж идэх гээд идэг амтэн байхгүй юу? Тэгээд гахаа тэжээж үзэх юм бол та нар мэднэ. Гахааг вэ штэ. Хүссэн хэмжээнд таргалуулж болдог. Яд гэж хөдөлгөөнгүй ийм хашаан дотор хийчихэд урт талд нь ингээд идэх юм тавиад байна штэ. Тэгвэл юу болдог гэж? Нөгөө гахач идээлээ сүүлдээ нөгөө биеийн таргална үстэй. Тэнгүүд бүкс нь биеийн таргалсаар байгаа сүүлдээ ингээд бүксөө дийлж чадхаа болчихдээ. Одоо явж алхаж чадахгүй байхгүй юу? Тэгвэл одоо идэж болохгүй юу? Болохгүй штэ. Гэтэл гахаа яадаг гэж идэж л байд. Бүкс нь хөдлөхгүй байхад идэж л байд. Тийм шунал бидний дотор байдаг бахна шүү. Энэ нь бурхныг харахад бүр бохир харагддаг. Дээрээс нь энэ гахаа их мунхаг амтан гэсэн. Шунал дээр мунхаг. Буруу гэдгийг мэдээд байх чинь л тэрийг үйлдээд байдаг. Дээрээс нь бохир. Гахаа шаварт их хөлбөрөх дуртай. Та нар гахаа хариулвал мэдэх бах. Баасан дотроо тэр үнэр дотроо ингээ байж ах дуртай. Тийм заваан байх дуртай. Хичнээн гой усанд оруулаад тавьсан чи гахаа яадаг гэж. Шаварт очоо хөлбөрчдөг. Хичнээн гой аргадаж хэлээд за чи ингэж муухай зүйл хийж болохгүй шүү. Эн чинь хүний сэтгэлд муухай байдгийг шүү. Ийм байгаараа, хүүхдүүдтэй эвтэй байгаараа, хуваагаараа гэж хэлээд ах чи яадаг үлээ. Тэр гой зүйлийг хийхгүй муухай зүйлээ хийчдэг. Та нарын дотор хардаа гахаа шиг сэтгэл байгаа үү? Зарим нэг хүүхдүүд нь энэ үгийг сонсохгүй л байна да. Би царайнаас нь хараа мэддэг гэсэн биз. Дараагийнх нь яст мэлхий. Энэ яст мэлхий ямар амтныг мэдэх үү? Энэ яст мэлхий маш удаа явдаг ингээд. Яваад байна уу? Яагаад байна гэмээр их удаа явдаг. Тэгээд барьж авах гэхлээр яадаг үлээ? Гэт хоёр руугаа яваад орчдөг. Энийн хин ингээ хасгаан ийцэн гэхлээр би тэгээгүй шүү дээ гал болчихдог. Хүүшээ энэ ямар мундаг юм бэ? Хин энийг хийсэн бэ гэсэн. Би гал гараад ирдэг. Өөрт нь ашигтай болохоор гарч ирээ. Ашиггүй болохоор нөөгдчихдэг. Ийм хуваа хичээсэн муухай зам байдаг. Тэгэд их залах уу. За хог шүүр дээрээ гэдэхлээр гараа тоглоорой гэхлээр гал алах болчихдог. Та нарын дотор ийм яст мэлхий шиг сэтгэл байгаа учраас тэгж штэ. Хардаа энэ сэтгэл бурхныг харахад бүр жигшмээр байдаг. Дараагийнх нь юу гэж? Бар шиг догшин сэтгэл гэсэн. Уурлахаараа бүр догшин бүр баг зодоо тэр хүүхдийг бүр ингээд бариад бүр багалзуурдаад бүр дотроо бүр алчмаар санагдаж байгаа байхгүй юу? Энэ сэтгэл байна штэ. Бурхныг харахад хамгийн аимшигтай сэтгэл. Дараа нь могоо шиг сэтгэл. Энэ могоо ямар амтан билээ? Хортой. Тэгээд могооны нэг онцлог байна штэ. Хүйтэн цустай. Могоонд хурж үдсэн үү та нар? Би хурж үдсэн. Дотор ивүүрмээр юм муухай. Хүүтэй амтан. Өрөвдөх сэтгэлгүй. Дээрэс нь могооны хил байна штэ. Ийм салаа. Үзүүрэн салаа байдаг үз. Юуг илэрхийлдэг бахна уу? Нэг амаар хоёр өөр зүйл ярих чи юу юм? Худал ярихыг хэлж. Та нарын дотор байна штэ. Могоо шиг сэтгэл байдаг. Тэгээ ингээ худлаа ярьдаг. Энэ найздаа ингэж хэлчихэд нөгөө найздаа очихоор өөр зүйл хэлдэг. Ээждээ нэг юм хэлчихэд аавдаа нэг өөр юм хэлдэг. Та нарын дотор ийм хүүхдүүд байгаа л баг. Би байгааг нь мэдсэн. Семинараа сайн сонсож байгаа семинартаа дахиж суумаар байгаа үстэй гэсэн чи ээждээ болохоор суумааргүй байна гэсэн чинь аав нь орж ирээд асуусан чинь семинар ямар болж юм? Семинартаа суумаар байгаа үстэй гэхлээр тийм гэтгэжтэй. Ийм худлаа сэтгэл байгаад байгаа үз. Нэг амаар хоёр өөр зүйл ярьдаг. Дараа нь
мэлхий шиг сэтгэл. Мэлхий та нар мэлхий сайн мэдэхгүй бах те. Голын ирэг дээр очих юм бол мэлхий байд. Би голын ирэг дээр их байсан болохоор энэ мэлхий гэдэг амтнаас бүр залгах шиг болсон. Яадаг вэ гэхээр дугаан байна гэж байхгүй. Гэл юусоо бүр болдог бол дугуй ойлгочмоор байдаг. Юусоо дугуй байдаг. Энэ юуг илэрхийлдэг бах нь? Ховж ив яар. Бусдын талаа. Бүр бусдын талаар ярихаар ингээ баярлаад идэв. Октод сайн анзаараарай. Та нарт тийм сэтгэл байдаг шүү. Тэгээд хүнийг худлаа гүтгдэг. Тэр тэгсэн. Өөрөө мэдэхгүй юм байж ч тэр тэгсэн штэ гэдэг. Та нар тэгээд үзээрэй. Тэгвэл энэ бүх зүйлүүд юунаас гарч ирдэг гэлээ? Энэ зүрхнээс гарч ирдэг гэсэн. Та нараас гарч ирж байгаа үү? Тийм учраас Бурхан ингэж хэлсэн байна. Энэ ишлэлийг хамт уншийе. 3А. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй хэн үүнийг ойлгож чадах билээ? Иремья 17-гийн 9. Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, бүр эдгэршгүй өвчтэй гинэ. Та нарын сэтгэл байна штэ. Бүр тийм эдгэршгүй өвчтэй гэж штэ. Тэгвэл энэ сэтгэлийг маань хамгийн гол нь хэн харж байгаа вэ гэхлээр энэ хамт уншийе. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг гэв. 1-р Самуэль 16-гийн 7. Тэгвэл бид нарын энэ бохор энэ жигшмээр зүрх сэтгэлийг хэн хардаг гинөө? За одоо та нар эндээс би сая энэ үгийг эхлүүлэхээс өмнө Еврей 9:27 дээр бид нар нэг удаа өгснийхаа дараа Бурхан дээр очиж шүүгдэн гэсэн мэт. Хэн шүүх вүлээ? Тэгвэл тэр шүүх Бурхан миний сэтгэлийг хардаг байх нь шүү дээ. Тэгвэл миний сэтгэл саяны нөгөө амьтантай адилхан сэтгэл байсан уу? Санар намхансоо. Харж байна ийм зөрүү зам байгаад байгаа биз? Сайн суу гэдэг хаар ерөөсө тэгдэггүй. Энэ зөрүү зангаасаа болж Бурхан дээр очиод хүмүүс шүүгддэг байна. Миний өмнө бол яхав та нар инээж болох юм. Бурхан дээр очиод биш те. Та нар инээгээ тоглоом хийж чадахгүй гэдэг. Энэ сэтгэлээсээ болоод хүмүүс Бурханы өмнө гарцаагүй очиж шүүгддэг байна. Та нар буруу зүйл хийхээрээ баярлдаг бах. Дараа нь тэр чинь баярлах зүйл биш штэ. Хөгжилтэй байх зүйл ерөөсөө биш. Тэгэхээр манай хүмүүс өнөөдрийнхаа үгийг сонсоод нэрээ би Бурханы өмнө би хэн юм бэ? Яагаад би надаас ийм муухай зүйл гараад идэх юм бэ гэдгийг ойлгоод тэгвэл би одоо яах ёстой юм бэ гэдгээ сайн мэдэж аваасаа гэж хүсэж байна. За 5 минут завсарлаад тэгээд эргээд үгэндээ оръё. 5 минут штэ. Хурдхан 0 чимээгүй явчаад цагаа уучаад буцаад ирээрэй. За урагшаараарай. За үргэлжлүүлээд үгээ сонсцгоё. За идэж дууссан уу? За одоо идэж байгаагаа түр орхичих дуусгаад идээрэй заа ёо. Одоо та нарын идэх ёстой цаг ерөөсөө биш. Та нар одоо айгүй чухал үг сонсож байгаа байхгүй юу? Багш нь энэгээр та хэдийг ерөөсөө айлах гэж ийм үг ороогүй. Библиэлд байгаа учраас л орж байгаа байхгүй юу? Энэ Библиэлд байгаа зүйлүүд хууль гэсэн хууль. Та нар Бурханы өмнө очиж шүүгдэн гэдэг нь ч тодорхой хууль байхгүй юу? Тэгвэл одоо та нар энэ үгийн өмнө хэрэг зөрчсөн зүйл байх юм бол та нарт Бурхан дээр очиж шүүгдээ тэр шийдэглээ авна гэдэг нь ч хууль гэсэн. Тэгэхээр за энэ ишлэлийг дахиж хамт уншаад тэгээд эхлэе. Учир нь Бурхан хүнтэй адил хардаггүй. Хүн гаднах төрхийг хардаг бол эзэн зүрхийг нь хардаг гэв. 1-р Самуэль 16-гийн 7. Бид нарын зүрх сэтгэл дотор Адамаас өвлөж авсан гэмт чанар байгаа болохоор сайныг үйлдэнэ гэж ерөөсө боддоггүй. Мэдээж боддог зүйл байгаа ч гэсэн хүсдэг сайнаа үйлдэх биш, хүсдэггүй муугаа үйлдэх тохиолдол бидэнд их байдаг. За би одоо энэгээр харуулъя да.
Зөв зүйлийг хийцгээе. Сайн зүйлийг хий гэхлээр өрөөс явж өгдөггүй ингээд. Бүү нөгөө яст мэлтгий шиг ингээд чирүүлээд арай ядан хэлдэг. Та нар багаас ч ахуулаад ээж авч чинь сайн зүйлийг хийхийг заасан биз дээ. Худлаа ярьж болохгүй гэж заасан. Найздаа тусалж бай гэж заасан. Юмаа хуваалцаж бай гэж заасан. Гэтэл та нар яг үнэндээ ямар байгаа вэ? Заадаг сайныг ерөөсөө хийхгүй. Яг хийдэг үеч байх ч гэсэн их хийдэггүй. Нөгөө заахгүй байгаа мууг нь хийдэг. Тэгээ муу зүйл хийхээр болохоор бүр энэ азрах шиг энэ морь шиг зүгээр давхиад алга болчихдог гэсэн. Муу зүйл хийхээрээ бүр тэр бодож санаж байгаа нь хүртэл сүрхий. Энэ вэ штэ. Энэ вэ штэ. Үнэхээр аимшигтай зүйл гэсэн. Та нар энэ гим гэдэг зүйлээс айж мэдэхгүй бол энэ гим та нарыг хизээд сайн зүйлд аваачихгүй. Та нар баг байхдаа гим нүглийг баг хийдэг байсан бол том болох чинээгээр гим нүглийг яах вэ? Их л хийн шүү дээ. Одоо 1-р ангид байгаа хүүхэд, 2-р ангид байгаа хүүхэд, эсвэл 4-р анги, 5-р ангид байгаа хүүхэд болгоны хийж байгаа гим нүгэл нь өөр гэдэг хана. Нас ахих чинээгээр гим нүгэл нь ихсчихэд. Тэгвэл та нар хэр их гимтэй бол ер нь? Их гимтэй байгаа болоо, бага гимтэй байгаа болоо? Их бол та нар баларна шүү дээ. Энэ гмийг маань хэн мэдж байгаа вэ? Бидний зүрх сэтгэлийг харж байгаа нэг нь хэн билээ? Энэ асуудал байхгүй. Бурхан мэддэггүй байсан бол та нарыг диваажн руу оруулж болно л доо. Гэтэл та нарын энэ гим хийж байгаа хэн мэддэг гэлээ? Бурхан. Тийм учраас хожим хойно бурхан дээр очихороо шүүгдэхээр ингээд бүр товлогдсон байдаг гинэ. Та нарыг магадгүй шүүх хуралд дуутсан яллах гад байж ин гэвэл ямар аимшигтай санагдах бол. Энэ дэлхийн шүүх хурлаар орох ч гэсэн аимшигтай штэ. Багш нэг удаа шүүх хуралд хөндлөнгөөс оролцож үтсэн. Би бол ял тулгуулаагүй хэрнээ тэр нөхцөл байдалд оролцохоор аимшигтай санагдаж байгаа юм чинь. Тэгвэл бурхан яваад очих юм бол бид нарыг энэ 10 хуулиар шүүнэ гэж. Та нар 10 хууль гэж сонсч ирсэн үү? Энэ 10 хуулийг хараад үзэх юм бол та нар бурханы өмнө ямар хүн бэ гэдгийг биднэрт мэдүүлж өгдөг байна. Бурханы өмнө та нар сайн хүн үү? Бурханы өмнө эсвэл гэмтэй хүн үү гэдгийг мэдүүлж өгдөг. Та нарын нүүрэн дээр чи юм наалдсан байх юм бол харсан хүнээ тэгж хэлдэг үждэг. Хүүшээ нүүрэн дээр чи юм наалдсан байна гэдэг үждэг. Гэтэл өөрөө мдээгүй юу гэдэг үлээ. Үгүй шүү дээ би юм наалдаагүй гэдэг. Янгуаны энэ дээр юм наалдсан биш. Энд. Өөрөө мэдэхгүй. Нүүрэн дээр нь ингээд будаа наалдсан яваад байгааг өөрөө мэддэггүй. Тэгдэг үжтэй. Тэгвэл тэрийг нь хэн мэдүүлж өгдөг вүлээ? Харсан хүн нь мэдүүлдэг үжтэй. Тэнгүүд итгэхгүй бол яах вэ энэ хүүхэд? Толинд очиж харна шүү дээ. Толинд очиж харсан чинь нэрээ тийм байж шүү дээ. Надад юм наалдсан байж шүү дээ. Тэгвэл тэр толны үүргийг гүйцэтгэж байгаа зүйл нь юу гэхээр энэ 10 хууль байна. Тэгвэл та нар энэ 10 хуулийн өмнө өөрийгөө нэг бодоод үзтээ. За 10 дахь хууль, 8 дахь хууль хамт уншия. 3 чи бүү хулгаал, чи бүү шунхай. 10 дахь хууль нь юу гэхээр чи шунхаарч болохгүй гэсэн хууль байна. Энийг зөрчих юм бол бурхнаар шүүгдээд там руу орохоос өөр аргагүй байхгүй юу? Та нар шунхаарч үзсэн үү, үзээгүй юу? Шударгаар хариулаарай. Шунхаарч үзсэн үү, үзээгүй юу? Яана. Ер нь бол энэ шунхаарах гэдэг юмнаас болоод их гим нүгэл үйлдэгддэг байхгүй юу? Энэ тоглоомоор би тогломоор бай. Тэр сэтгэлээсээ болоод найзтайгаа яадаг вүлээ? Булаацалдаж муудалцдаг үз. Тэрнээс олж уйлаан байлаан болдог үз. Би энийг өөрийнх болгож аммаар байна. Тэр үедээ яадаг вүлээ? Найзынхаа ямиг аваа явчихдаг. Тэр жигсэн хулгай штэ. Та нар хулгай хийж үзсэн үү? Яана. Хүний ямиг хэлэхгүй авах нь жигсэн хулгай штэ. Найзынхаа ямиг жигсэн хэлэхгүй аваад явчих нь хулгай штэ. Найзынхаа гэрт тоглож байгаа тэр тоглоомыг бариад гараад ирэх нь жигсэн хулгай штэ. Найзынхаа балыг хүртэл хэрэглэхгүй, үгүй хэлэхгүйгээр хэрэглээд аваа явчих нь жигсэн хулгай штэ. Та нарт ийм тохиолдол байна уу?
Яана. Энэ өстө бөөн хулгайчуд сууж байгаа юм биш үү? Том болоод юу болох гэж байгаа юм болоо? Яана. Дээрэс нь хүмүүсийн хамгийн их хийдэг хулгай нь юу вэ гэхээр гэрээсээ ээж аваасаа хамгийн их хулгай хийдэг. Гэрээсээ юм хэлэхгүй авч гарч исэн тохиолдол байгаа те. Мөнгө авч гарч исэн тохиолдол байгаа те. Би та нарын насан дээр байсан шүү дээ. Тэр үед ямар санагддаг вүлээ? Болохгүй дээ гэж хэлж байгаа үстэй. Яагаад тэгж хэлдэг вэ гэхээр бидний дотор бурхан мэс чанарыг өгөө. Тэр мэс чанараар дамжуулан биднийг харж идэм болохоор чи хулгай хийж болохгүй. Наатаха хийж болохгүй гэж бид нар сануулдаг багт чинь бид нар зөрүүлсээр байгаа тэр хулгайг хийцдэг. Дараа нь бурхан дээр очих юм бол энэ гим нүглээсээ бол шүүгддэг. За энэ ишлэлийг хамт уншийе. Эцэг ихээ цөлмжхөөд гэмт үйлдэл бус гэж хэлэгч болвоос эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөс мөн сургаалт үгс 28:24. Эцэг ихээ цөлмжхөөд гэдэг нь ээж аавынхаа зүйлийг хэлэхгүй авснаас болж дээрэс нь ээж ааваараа бүр авч өгөх боломжгүй ах чинь зөрүүлсээр байгаа давхуулахыг хэлж байгаа. Өөрт нь ашиггүй хэрэггүй зүйл байх чинь тэр шуналтай зангаасаа болоод ээж аваасаа бүр бархирж орилсоор байгаа нь тэрийг ахуулж байгаа нь ээж аваагаа цөлмж байгаа хэрэг. Тэр хүн эвдэн сүйтгэгч хүний хамсаатан мөнөөсөө мөн гэж. Дээрэс нь ийм хулгай байдаг. Шалгалт өгөхдөө шипи хэрэгэлдэг. Би та нарт одооноос анхааруулъя. Шипи хэрэглэх нь жигсэн хулгай штэ. Энэ ч гэсэн ловер гэсэн. Бурхан энийг хийхэд харж идэг байна. Бурхан ийм зүйлд үнэхээр дургу. Хэрв ийм зүйл хийсэн бол Бурханы өмнө шүүгдэхээс өөр аргагүй. Та нар шипи хэрэглэвэ? Найзаасаа хуулва та нар. Хамцын дотроо юу ийдсэн бэ? Хичээлээ хийгээгүй бол хийгээгүй муу дүнгээ авах л ёстой шүү дээ. Тэр чинь шудраг зүйл үздэ. Гэтэл хичээлээ хийгээгүй ээжиж хичээлээ сайн хийсэн найзынхаа тэр хариултыг хуулж бичих чинь хулгай байхгүй юу? Бүр хулгай. Ийм зүйлийг хийсэн нь Бурханы өмнө шүүгдэх гим нүгэлтэй гинэ. Яана та нар Бурханы өмнө шүүгдэхэр гим нүгэлтэй юм биш. Дээрэс нь за энийг хамт уншийе. Чи хөршийнхөн эсрэг худал хуурмаг гэрчлэл бүхий худлаа ярьж болохгүй гэсэн. Та нар худлаа ярьж үзсэн үү үзээгүй юу? Худлаа ярьж үзсэн хүүхдүүд гараа өргөдөө. Дээшээ сайн өргөн шүү. Бүгд худалчууд биш шүү. За буулга. Худлаа яриаггүй гэж байгаа үгэж игсэн тэгснээрээ нэг удаа худлаа ярихаа нэмж байгаа гэсэн. Магадгүй та нар худлаа ярих болгонд хамарч нь утасдаг байсан бол энд сууж чадах хүүхэд байгаа болов уу? Та нар Пиноккио гэд хүүхэлдэйн кино мэдхүү? Энэ нөхөр яахаар хамар нь урт болдог вүлээ? Бурхан ингэж бүтээсэн бол амар байхгүй юу? Худлаа ярихаар хамар нь утасдаг бол хинийхэн хамар их урт байх бол магадгүй энэ дотор бүгдээрээ орж ирж чадхааргүй урт хамартай явж байна та. Дандаа худлаа ярьдаг. Чи энэс идэж болохгүй битгий идээрэй гэсэн дараа нээж аав нь асуудаг. Идсэн үү гэхлээр идээгүй. Идчихэд идээгүй гэж. Тэр худлаа ярьснаасаа болоод Бурханы өмнө шүүгдэн гэж шин. За энийг хамт уншийе. Хууран мэхлэгч нэгэн гэрт минь эс суун худал яригч нь хараанд минь үл тогтно. Дуулал 101-7. Энэ хэний хараанд тогтохгүй гэж хэлээд байгаа гэхээр Бурханы өмнө. Бурхан худлаа ярьж байгаа хүнд хамгийн дургүй байдаг бүр. Бурханы бүр хамгийн дургүй гим нүглийн нэг нь энэ худлаа ярих. Та нар худлаа ярива. Үгүй ярваач гэж угаасаа худлаа ярьсан юм биш та нар чинь. Бурханы хамгийн хийх дургүй гим нүглийг нь хийцэн биш та нар. Энийг хамт уншийе. Тэд бие биендээ худал хийлж, тэд цусардагч уруулаараа хоёр санаа гарган ярьдаг. Дуулал 12:2. Дотроо өөр юм бодчоод наана өөр юм ярьж идэг гэсэн. Тэр ч гэсэн худал ярих. Хэрвээ та нар ийм юм мэдхүү? Цагдаагийн газарт энэ нөхөр
Худлаа ярьж гинөө, үгүй байна уу гэд ингээд шагнадаг төхөөрөмж байдаг. Тэгэх юм бол хүн мэдэхгүй ч гэсэн энэ төхөөрөмж зүрхнийх нь цохилт хамаг ямыг нь хэмжиж хагаад энэ нөхөр яг худлаа ярьж ийн гэдгийг мэдэж болдог. Бурхан ч гэсэн ингэж худлаа ярихыг мэддэг гэсэн. Та нар ч гэсэн өөрсдөө мэддэг штэ. Худлаа ярихаар энэ дотор яадаг үлээ? Бүр хэцүү болоод айгаад бүр тийм болдог үстэй. Худлаа ярих чинь Бурханы өмнө маш том гим нүгэл ахна штэ. Долоотхон чи бүү завхаар гэж гим нүгэл гардаг. Тушаал гардаг. Юу гэхлээр муухай юм бодох үзхийг хэлж байгаа. Та нар энэ гар утсыг хамаагүй хэрэглэвэ. Ээж аав нь энийг үзэж болохгүй гэхлээр яадаг үлээ? Зайл гаргаад тэрийг үзээд идэг үз. Тэгээд хүүхэд хүртэл үзэж болохгүй юм даа нар үздэг үз. Бурханы өмнө ер нь нууц гэж байх уу байхгүй юу? Бурханы өмнө та нар юм нууц чадахгүй юу? Ээж аваасаа, ах эгчээсээ, багш нараасаа, найзуудаасаа нууж болох ч гэсэн Бурханаас та нар нэг ч юм нууж чадахгүй гэдэг хаад. Энийг хамт уншия. Та хилэнцийг маань өмнөө тавьж, нууцыг маань оршихуйнхаа гэрэлд гаргадаг. Дуулал 98. Тэгэлэр Бурханы өмнө нууц гэж байдаггүй. Та нарын нууцаар хийсэн юм болгоныг Бурхан нэвч чөвд харж идэг. Тийм учраас Бурхан та нарыг шүүн гэдэг. Нэг ч гим нүглийг алдахгүй шүүн. Дээрэс нь 6 дахьын хамт уншия. Чи хүм бүү ал. Та нар хүн алж үзсэн үү? Йоо, яриач нэг юм. Хүн бол алаагүй шүү гэж бодож байна. Бурхан юуг хардаг гэсэн бэлээ? Сэтгэлийг хардаг гэсэн шүү дээ. Хүн алж болох уу болохгүй юу? Аимшигт том гим нүгэл шүү дээ. Гэхдээ энтэй адилхан гим нүгэл байдаг. Энийг хамт уншия. Харин би та нарт хэлий. Ах дүүдээ хилэгнэгч бүхэн шүүхийн өмнө буруутай. Ах дүүгээ хоосон толгой гэж хэлсэн хэн боловч зөвлөлийн өмнө буруутай. Мөнхөг гэж хэлсэн хэн боловч галтай тамд орохоор буруутгагдах болно. Матай 5:21-с 22. Тэгвэл уурлахын жигсэн хүн алж байгаа гим нүгэлтэй адилхан гинэ. Та нар уурлаж үзсэн үү? Тэр чинь хүнийг алах гим нүгэлтэй адилхан гинэ. Хэн тэгж хэлээд байгаа вэ? За чиг суугаарай. Нааши анхаараарай. Нааши анхаарахгүй шүү. Уурлах нь ямар гим нүгэлтэй адилхан гэсэн сая? Уурлах нь сая ямар гим нүгэлтэй адилхан гинөө? Тэгвэл та нар нэг удаа ууралсан бол хэдэн хүн алсан гэсэн үг үү? Нэг хүн алсан гэсэн үг. 2 удаа ууралсан бол 2 хүн алсантай адилхан гим нүгэл гэж байна. Тэгвэл уурлаж болох уу болохгүй юу? Гэтэл ууралцсан шүү дээ. Энэ чинь аимшигт том гим нүгэл байна шүү дээ. Дээрэс нь хоосон толгой гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хараалын үг гэсэн. Та нар тэгж хэлж ийсэн үү? Та нарыг дараа нь тоглоо явж яхад чинь амнаас чинь бүр сонсомооргүй үг сонсогддог штэ. Нэгийг янз бүрээр хэлдэг штэ. Гахаа мингээ хэлцэн явж идэг штэ. Та нар нэгнийгээ муухай үгээр хэлцэн явж идэг штэ. Тэр чинь тэр хүнийг алж байгаатай адилхан гэж юм. Хэн тэгж хэлж байгаа? Бид нарыг шүүх бурхан тэгж хэлж штэ. Хүнийг тэнэг мангараар нь дуудах хүртэл юу гэж вэ? Тэр хүнийг алж байгаа гим нүгэлтэй адилхан гэж штэ. Тэгвэл тэр хүнийг бурхан хаашгаа явуулна гинөө? Галтай тамд орохоор хангалттай буруутгагдах болно. Хүүхдүүдийн тоглоом биш штэ. Манай жуулганы сургуулийн хүүхдүүд дотор хүртэл муухай үг хэлдэг хүүхдийг би анзаараа л байгаа. Яг нь намайг хуурч болох юм, ээж аваагаа хуурч болох юм. Бурхныг хуурч чадна гэж бодоё. Найзуудтайгаа тоглохоор бүр нэгнийгээ үзэн ядаа, нэгнийгээ бүр ингээ гомдоогоод бүр тэгээ явчихдаг. Та нар их л муу зүйл хийж байгаа да. Энэ муу зүйлийнхаа хариуг авна да. Хүн байж тээ хийсэн бүх зүйлийнхаа хариуг заавал авах болдог байхгүй. Энийг хамт уншия. Ах дүүгээ үзэн яддаг бүхэн алуурчин мөн ямар ч алуурчны дотор мөн хам байдаггүйг та нар мэднэ. 1-р Иохан 3:15.
Энэ харж байна. Энэ хэнийг хийн хэлсэн? Бурхан хэлсэн шүү дээ. Үзэн яддаг хүн алуурчин гинэ. Гэтэл найзуудаа гомдоочдөг. Бүр уйлахыг хараад бүр баярлаад байж идэг. Албаар доогддог бүр. Та нар яхав тэр найзаа дооглоо сэтгэлчин гоё байж болох ч бурхан яг тэр үе та нарыг харж байгаа. Тэгээд энэ хүнийг шүүх хангалттай гим нүгэлтэй гэж үзээд бурхан дараа нь хүрээд ирэхээр нь шүүдэг бахна шүү. Та нар дараа нь өөрсдөө уйлна да. Энэ аимшигтай том гим нүгэл штэ. Та нар одоо мэдэхгүй л байгаа. Тавдах нь хамт уншийе. Эцэг ихээ хүндэл шунхаархаас илүү хүн алхаас илүү хулгай хийхээс илүү том гим нүгэл нь юу гинөө? Эцэг ихээ хүндлэхгүй байх гим нүгэл гэж байна шүү. Та нар эцэг ихээ хүндэлдэг үү? Та нар эцэг ихтэй дуулууртай байдаг уу? Тэгвэл байнга дуулууртай байд юм уу? Байнга дуулууртай байх ёстой шүү дээ. Тэр чинь та нарын эцэг их юм байгаа үздэ. Яагаад ээж аавынхаа үгэнд та нар дуулуургүй байгаад байгаа? Тэр чинь хүн алхаас илүү том гим нүгэл гинэ. Нарда. Энийг хамт уншийе. Гүтгэгч, бурхныг үзэн ядагч, дээрлэхгүй, их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг ихтэй дуулуургүй. 1:30. Ийм хүмүүсийг бурхан шийтгвэл зохих хүмүүс гэж үздэг байна. Тэр дотор юу явж байна? Эцэг ихтэй дуулуургүй. Ээж аав гэдэг хүмүүс чинь та нарыг энэ хорвоо дээр төрүүлсэн хүмүүс байхгүй юу? Та нар ээж аавгүйгээр энэ газар дээр төр чадах байсан уу? Та нар ингэж нар үзэхгүй шүү дээ. Та нар хүн байж чадахгүй гэсэн үг. Ээж аав чинь та нарыг төрүүлээгүй бол та нар одоо амьдрч чадахгүй. Та нарын өмсөж байгаа зүйлийг хэн авч өгсөн? Та нарын гэрийнхэн авч өгөө үздэ. Та нар ээж аавгүй бол ийм зүйлийг үзэхгүй, өмсөж чадахгүй. Та нарын иддэг хоол хүнсийг хэн бэлдэж өгдөө? Дутмаг байж болох ч гэсэн ээж аав гэдэг хүмүүс чи ийм хүмүүс байхгүй юу? Өөрөө өмсөхгүй байсан ч хүүхдтэй өмсүүлье гэж боддог. Би ч гэсэн гараад явхлаараа өөртөө эхнэртэйгээ ярилцаал. Өөртөө юм авъя шүү, эхнэртэй юм авъя шүү гэж явж байгаад эцэстээ хэн даваад орд ирдэг гэж бодож байна. Хүүхэддээ. Ээж аав гэдэг чинь бүх зүйлээ хүүхэдтэй зориулах сэтгэлтэй хүн байдаг байхгүй юу? Заримдаа дутмаг байгаа, заримдаа чадахгүйдээ өөрөө хэцүү байгаад уйлдаг ч гэсэн хүүхэдтэй хамаг юмаа зориулъя гэж боддог хүн чинь ээж аав гэр бүл байхгүй юу? Гэтэл тэр хүмүүсийнхаа үгэнд дуулуургүй байх нь тэр хайрыг нь үл тоож байгаа учраас бурганыг харахад үнэнхээр тэсэж ядахааргүй гим нүгэл болдог байна. Аав намж өгөхгүй гэж. Энэ хартаа бурхныг харахад аимшигтай юм байна. Энэ хүн лигсэн. Або чихэр авчих. Тэр бичээний би аавн гэж ярьдаг. Абдуржгаа. Албаржгаа. Энэ бурхныг харахад шийдэх юм гэж. Энэ гим нүглийг бурхан заавал шүүнэ гэж. Та нар ээж аавынхаа үгэнд дуулуургүй байсан гим нүгэл бүрийг бурхан бичээд байж идэг. Тэгээ хожим хойно бурхан дээр хурж ирэхээр бурхан тэрийг чи шүүх гэд хүлээж идэг. За 1-4 дэх нь болохоор бурханы өмнө хүний сахих ёстой хуулиуд байгаа. Бурханы өмнө өөр бурхантай байж болохгүй. Хиймэл юм шүтээ тэрийг шүтэж болохгүй. Бурханы нэрийг хоосон дэмий дурдж болохгүй. Амралтын өдрийг ариунаар сахих ёстой. Энэ хуулиуд. Энэ хуулиудыг нэг ч алдалгүй сахиж чадах ёстой байхгүй. Тэгэл та нар сахисан болов? Хүчээ сахиагүй юм бол эн чинь маш том хариуцлага үүсэж байгаа гэсэн үг шүү дээ. За энэ ишлэлийг хамт уншийе. Учир нь ямар ч мах бод хуулийн үйлсээр тань өмнө зөвдөгдөхгүй. Хууль нь нүглийг мэдүүлэгчл юм. Ром 3:20. Тэгвэл энэ хуулийг сурснараа бид нар юуг мэдж байгаа вэ гэхээр
би чинь гим нүгэлтэй хүү юм байна штэ гэдгээ мэдэж авдаг. Тэгвэл сая 10 хуулийг сураад үзсэн та нарт гим байна уу байхгүй байна уу? Тэгвэл хэр их байгаа бол гим нүгэл? Энэ ишлэлийг хамт уншия. 3 Миний хилэнц ба нүгэл хичнээн юм бэ. Миний гимт үйлдэл ба нүглийг надад мэдүүлээч. Йов 13:23. Миний гим нүгэл хичнээн их юм бэ. Бурхны үгийг сурах чинээгээр энэ гим чи ямар их юм бэ гэж. Та нарын гим нүгэл их болов уу, бага болов уу? Өөрөх гайхуулах, муудалцах, шунах, дургу ах, цочоох, муу бодлууд, үл тоох, үзий ядах, чичлэх, анхааралгүй ах, зовоох, хар санаа, худалч, залхуу, амлсандаа хүрдэггүй. Тоолоод байвал хичнээн их бол. Та нар өөрсдийнхөө гим нүглийг ер нь хэр их санаж байна? Санагдаж байгаа гим байна уу? Байгаа гэж. Тэгвэл тэр санаж байгаа гим нүгэл чинь санахгүй байгаа гим нүглээс их болов бага болов? Юу гэж тэ бага байлгүй бай. Та нар санаж байгаа гим нүгэл чинь баг ийм л байгаа. Баг 10% санаж байгаа болов? Энд дээр буруу биччихжээ. 1% гэ биччихдэг байж. Та нар өөрсдийнхөө хийсэн гим нүглийн 1%-ийг нь санаж байгаа болов? Барыг санахгүй дээ. Тэгвэл та нарт санахгүй байгаа гим нүгэл чи их гэсэн үг шүү дээ өнгөрсөн хугацаанд. Тэгэх юм бол энэ их гим нүглээсээ болоод Бурхны өмнө очиж шүүгдэнэ гинэ. Энэ ишлэлийг хамт уншийе да. Сайн муу гэж ялгалгүй нууцлагдсан юм бүрийг бүх үйлсийг Бурхан шүүлтэд аваачих болно. Номлогчийн үгс 12:14. Тэгвэл Бурхан хожим хойно энэ бүх зүйлийг маань шүүлтэд аваачих болно гинэ. Тэгвэл одоо бид нар Бурхны өмнө очиагүй шүү дээ. Сая Библиэр дамжуулан өөрсдийгөө нэг харж үзлээ. Та нар Библийн өмнө хэн бэ? Библиэр дамжуулаад цагнуулаад үзчих. Надад ийм их гим нүгэл байсан юм уу? Энэ гим нүгэл чинь муу зүйл шүү дээ. Бурхан шүүн гэж шүү дээ. Одоо би яана? Тэрийг мэдэх хэрэгтэй гэсэн. Харин та нар гим нүглийг тоглоом болгож болохгүй шүү дээ. Жинхнээсээ та нар энэ гим нүглээсээ болоод шүүгдэнэ гэдэг хаа. Нарда. Бид нэр үгсний дараа хин дээр очих уу? Бурхан дээр очиж шүү дээ. Тэгвэл Бурхан дээр очиж шүүгдсэний дараа 2 газар байдаг. Нэг нь диваажин бий, нөгөөх нь там бий. Тэгвэл гимгүй хүн л диваажин руу ордог гэсэн. Та нар тэгвэл одоо яг энэ байдлаар диваажин руу орж чадах уу, чадахгүй юу? Чадхааргүй шүү дээ. Харда. Гимтэн болж төрөөд гим нүгэл хийгээд үхсний дараа яах вэ? Шүүгдэнэ. Шүүгдэх юм бол там руу орохоос өөр аргагүй. Яагаад? Надад гим байгаа юм чинь гим. Та нар там руу ормоор байгаа мó? Там гэдэг газар чи аимшигтай газар шүү дээ. За энэ ишлэлийг хамт уншийе. Үннээр би та нарт хэлье. Чи эцсийн зоосыг төлдлөө тэндээс гарахгүй. Матай 5:26. Энэ гим нүглээ уучлуулахгүй юм бол та нар тэр там гэдэг шүүлтээс хизээч мултарч чадахгүй гэж. Энэ гим нүглээс салахгүй юм бол та нар тэр тамаас гарч ирэхгүй гэсэн үг байхгүй юу? Тэгвэл энэ гим нүглийг яаж арилгах вэ? Яаж арилгавал болох вэ? Өөрийнхөө хичээл зүтгэлээр арилгаж чадах болов? Яагаад та нар чи угаасаа гимтэн юм чин дараа нь сайн үйл хийх гэж оролцсон ч гэсэн дахиад гим хийж штэ. Тэгвэл энэ сүмд авчираад мөнгө өгөөд байвал болох юм болов? Мөнгөтэй болоод их мөнгө өгөөд авах юм бол Бурхан миний гим нүглийг уучлах юм болов? Тийм зүйлээр Бурхан уучлдаггүй байх нь штэ. Бид нар тэгвэл Бурханы нэгүсэл, Бурханы дээр өршөөл хайраар дамжуулан гим нүглээ уучлуулах юм бол тэр диваажн руу орж болдог. Энэ гим нүглийг маань хэн шүүх вүлээ? Бурхан шүүн. Тэгвэл намайг шүүх Бурхан миний гим нүглийг уучлах юм бол би диваажн руу орно. Хэрэв уучлахгүй байх юм бол хаашаа орох вэ? Аимшигтай шүү дээ. Тийм учраас одоо бид нарт юу хэрэгтэй вэ гэхээр би чинь там руу явахаар гим нүгэл хийцэн хүү юм байна шүү дээ. Энэ гим нүглээ уучлуулахгүй бол болохгүй юм байна шүү дээ. Бурхан минь намайг аварч өгөөрэй гэж гуйхгүй юм бол байна шүү дээ. Та нар диваажн руу орохгүй гэсэн. За энэ ишлэлийг хамт уншийе.
гэмт үйлдэлээ далдлагч хизээч үл дэвжио. Гэвч улаагаад орхигч хайр инэрлийг хүртё гэж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр би бол гим нүгэл хийгээгүй гэж зөрүүдлээд байгаа хүн Бурхны хайр инэрлийг хүртэн гинөө. Хүртэхгүй, тийм хүн хүртэхгүй. Харин гим нүглээ улаагаад орхигч гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр тийм ээ Бурхан минь ээ надад ч гэсэн худлаа ярьсан гим нүгэл байгаа юм байна. Би ч гэсэн шунхаарсан гим нүгэл хийсэн. Би ч гэсэн бусдыг үзэн ятсан. Ээж авдаа дуулуургүй байсан. Тийм ээ Бурханд итгэж чадаагүй гим нүгэл надад байна. Бурхан минь уучлаарай гэд гуйх юм бол яадаг гэж байна. Бурхан тэр хүнийг уучлаад аварч өгдөг гэж. Тэгэлэр өнөөдөр та нар байж тээ. Одоо сайн сонсоорой. Өнөөдөр гэртээ очиод унтахаасаа өмнө та нар заавал залбирна штэ. Ойлгосноо? Санаарай. Унтахаасаа өмнө өөр юм хийж байгаа мартчихва. Бурхан минь ээ, миний гим нүглийг та уучлж өгөөч гэд заавал залбирна шүү. Ойлгосноо? Би сая юу гэж хэлсэн? Тэр чи юу гэсэн үг вэ гэхээр би гимтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн. Хэрэг залбирахгүй байх юм бол би гимгүй гэж хэлж байгаа хүүхдээ яг адилхан штэ. За энэ шилийг хамт уншия. Эзэн эмтэрсэн зүрхнүүдэд ойрхон байх агаад сүнсээрээ гимшигчдийг авардаг. Дуулал 34-ийн 18. Тэгэлэр нэр энэ гим нүгэл чинь муухай зүйл юм байж тээ гэсэн хүн зүрх нь эмтэрсэн хүн гэсэн. Сэтгэл нь өвдөж ийн гэсэн үг байхгүй юу? Худлаа ярих чинь муухай юм байна. Би ч шунхаарч юм байна. Тэрийг мэдж байгаа хүнийг хэлж байгаа. Тэгээд намайг аварч өгөөч гэж гуйж байгаа хүнийг Бурхан яадаг гэж юм? Авардаг гэж. Та нар залбирах уу, залбирахгүй юу? Энэ хүн ингэж залбирч. Бурхан минь ээ, би бол гимтэй хүн юм байна. Энэ гимтэй гэдэг нь би яг энэ чигээрээ гимээ уучлуулахгүй, Бурхан намайг уучлахгүй юм бол би тэр тамд орох хүн юм байна штэ гэдгээ мэдж байгаа хүн байхгүй юу? Та нар Бурхан та нарын гимийг уучлахгүй бол та нар хаашаа орно гинэ? Жинхнээс аимшигтай газар штэ. Би өнөөдөр та нарыг айж чухал уу гэж тамийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй штэ. Та нар гал төлөгдөж үзсэн үү? Үзег байгаад зарим нь төлөгдөж үзсэн л баг. Аимшигтай өвддөг штэ. Там гэдэг чинь галд өрөлдөж байдаг газар гэсэн. Тийм газарт орохыг хүсэж байгаа хүн байна уу? Бурхан та нарыг там руу ороосоо гэж хүсээд энэ үгийг хэлж байгаа юм болов уу? Үгүй штэ. Юу гэхээр Библиэрээс харуул Бурхан бол хайр гэж гардаг байхгүй юу? Бурхан та нарыг хаашаа ороосоо гэж хүсэж байгаа вэ? Диваан руу ороосоо гэж хүсдэг байхгүй юу? Гэтэл яагаад та нар диваан руу орохгүй байна? Гимтэй учраас. Энэ диваан руу гимтэй хүн ордоггүй байхгүй юу? Тэр диваан гэдэг газар чинь нэгч гим байдаггүй газар. Тэгэхээр та нар өнөөдөр заавал залбираарай. Ойлгосноо? Тэгэлэр Бурхан минь ээ, энэ миний гим нүглийг та уучлж өгөөрэй гэхэд унтахаасаа өмнө заавал залбирна шүү. Тэгээд маргаашийнхаа үгийг ирээд заавал сонсон штэ. Бурхан миний гим нүгэл яаж уучлах гэхээр маргааш хэлж өгч байгаа. Маргааш ирэхгүй байх юм бол надаа аврал хэрэггүй юм байна гэж явж байгаа хүүхдтэй яг адилхан гэсэн. Тэгвэл хожим хойно Бурхантай тэр шүүлтийн өмнө уулзах нь байна шүү. Би лав хариуцлага байхгүй шүү надад. Би бол хэлж өгсөн шүү. Маргааш ирэх үү ирэхгүй юу? Ээж авч явуулахгүй гэвэл яах вэ? Явахгүй бол би там руу явах гэдэг ингээд хилээд ч болтгоо, уйлаад ч болтгоо ирнэ штэ. Ойлгосноо? Хамтдаа залбираад дуусгая. Бид нарыг хайрладаг Бурхан танд үнэхээр их баярлалаа. Энэ үгээр дамжуулан бид нар Бурхан таны өмнө аимшигтай муухай гим нүгэл хийсэн байна гэдгээ ойлгож авлаа. Энд байгаа хүүхдүүд Бурхан таны өмнө үнэхээр гим нүглээ уучлуулахыг хүссэн сэтгэлтэй болоход та туслаарай. Тиймээс маргааш хурж ирээд Бурхан таны өгч байгаа тэр авралыг ойлгож ухаарахад та туслаарай. Өнөөдөр орой унтахаасаа өмнө заавал Бурхан танд хандан залбирч чадхад та туслаарай. Үлдэж байгаа бүхий л цаг хугацааг танд даатгаж байна. Маргааш заавал энэ семинартаа ирэхээр Бурхан та удирдах өгөөрэй.
Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.